Дэлхийн хепатитын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Чингисийн далбайд 10 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ. Элэгний эмч эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд БЦ вирусын эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цагийн үйлчилгээний төв ажиллуулахар болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм байна. Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд Оросын холбооны улс, Гүрж, Америкийн нэгдсэн улс, Герман, Польш, Украин, Япон, Монгол зэрэг 18 орны баг өрсөлдсөн байна. Улаанбаатарт анхудаа болсон энэхүү тэмцээнд Оросын холбооны улсын баг төрүүлсэн бол Монгол мөнгөн медаль, Украин, Японы багууд хүрэл медалийг хүртлээ. Монгол улс Рио 2016 Олимпиад оролцож байгаа дэлхийд дахинаа тунхаглаж зарлаж өчигдөр өглөө Олимпийн тэнгэрт алтан соёмбод төрийн далбайгаа мандууллаа. Энэ үеэр тосгоны дарга Олимпийн мөнгө хүрэл медальт сагсан бөмбөгч Жанет Аркян баяр хүргэж Монголын үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Дамжинтай дурсгалын зүйлс солилцлоо. Уг ёслолд усанд сэлэлт, буудлага, боксын төлөөлөгчид оролцсон байна. Тус наадамд 207 орн хүрэлцэн ирэх бөгөөд монголчууд 13 дахь удаага зуны Олимпиад хүч сорихоор болж төрийн далбайгаа мандуулсан энэ юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Сэргэлэн, барилга бот байгуулалтын сайдаар Мөнх баяр, эрүүл мэндийн сайдаар Цог цэцэг, эрчим хүчний сайдаар Ганхүү нарыг өнгөрсөн 7 хоног томилсноор мэрэгжлийн засгийн газрын танхим бүрдлээ. Эрдэнэтийн танхим нь эх 4 жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарын нь 7 нь улсын хурлаас томилогдсон бол 9 нь парламентийн гаднаас томилогдлоо. Мэргэжлийн засгийн газрын анхны хурлаанаа өнгөрсөн 7 хоногийн лавг гарагт хийж, ерөнхий сайд Эрдэнэт гүйцэтгэх засаглалын тэргүүний анхны даалгавраа сайд нарт өглөө. Ил даалгавраас Монгол Ардын нам 2016 оны улсын хурлын сонгуульд ард түмэндээ өгсөн амлалт хэрэгжиж эхлэх хэсэг шууд шалтгаална гэж тодорхойлж болохоор байгаамаа. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах, 2 дугаар даалгавар нь ахмадын тэтгэврийн зээлийн хөв бууруулахыг судалж танилцуулах, 3 дугаар даалгавар жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1% болгохыг судалж танилцуулах зэрэг даалгавруудыг өглөө. Хүм мал амтны гоц халдварт өвчин таргун тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлээд 15 хоног хяналт шалгалт явуулах цэгийг автоэврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргахаар болжээ. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус зохион байгуулах ажиллуулахыг нийслэлийн засаг дарга Батуулд үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үед байгалийн голомдод болон хүм мал амтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж байгаатай холбогдуулан нийслэл рүү зөөгдөн орохоос сэргийлж байгаа юм байна. Насжилт дуусан микроавтобус өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхгүй болж зогсноо. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микроавтобус үйлчилдэг. Тэдгээрийн 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн насжилтын хугацаа дууссан байдаг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх тооны микроавтобусыг шугамнаас шууд хасахаас аргагүй болжээ. Иргэдийн гадаад паспорт захиалга 30.5% нэмэгдэж 100 айлдах паспортын хэлцээ ачаалал ихсжээ. Өнгөрсөн 2014 онд 13,000 гаруй иргэн гадаад паспорт захиалж байжээ. Энэ тоо өнгөрсөн онд 102,000 төрсэн байна. Тэгвэл энэ тоо 30.5%-аар өссөн үзүүлэлт байна. Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлцээ ажилтнууд бүгд найрамдах Турк улсын иргэн Елдес Горер Абу Бекер гихчийг эрен сурвалжилж байна. Тэрбээр манай улсын иргэн Агийн голомт банк дахь хадгаламжаас 60 сая төгрөг, иргэдээс 133.2 сая төгрөг, 60,000 фунт стерлинг заллиан авсан хэрэгт холбогдсон юм а. Иргэдийн гомдлоор 2010 оны 4-р сард эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тус этгээд хэдийнэ Монгол улсын хилээр гарч эх орондоо очсон гэх мэдээлэл хохирогчдод иржээ.